За сайн байцгаана уу бүгдээрэнд нь өдрийн мэнд. Дараагийн unboxing бичлэг маань эхэлж байна. За энэ бичлэг маань байнга үздэг хүмүүс мэдж байгаа тийм одоо үзэж байгаа юм байвал би хятадаас бүгдний хятадаар туслаас урдаас захиалсан бараанууд маань ямар гоо чанартай ирж байна. Бас ямар барааг урдаас бараа захиалах ямар гоо хямдхан байдаг вэ? Ямар боломжийн үнээр ирдэг вэ гэдгийг та нартай харуулах зорилготой энэ бичлэгийг хийдэг. За тэгээд шууд эхлэе. Энэ юу вэ гэхээр эхний бараа маань яасан гарч их дургу. За энэ надад их зүгээр санагдсан. Одоо задлаа харуулъя заяа. Яах вэ гэхээр жижиг золцгуудыг биш нөгөө өгж өгөх гэхээр ингээл халуусан дүрээл буцаал халуун болчиход хөвжүүлсэн дүрээл халууныг тааруулах хэцүүдэг штэ. Тэгэхээр энэ болохоор ингээд дотор нь угжаа хийчдэг. Огч за ямар ч хэмжээтэй байж байгаа юм байна. Том жижиг болгож болно. Тэгээд энэ дээр температурыг нь тааруулчихна. Тэгэхээр яг хэдэн градусын хэдэн ямар температуртай болгомоор байна температурыг дараалал 50 өргөчнө. Энд бол надад л зүгээр санагдсан. Тэр дүүр бас хөрхөн буусна. Тэгээд халуун бүлээ авсан тэгээд ингээл гар дээр тусаач үзээд бид нэр их зовоод идэг штэ тийхгүйгээр энэ байхад бол ингээл дотор нэгэд өргөчнө. Боломжийн технологи санагдсан. За энийг ийм үнээр захиалсан байна. За дараагийн бараа юу вэ гэхээр байна шүү. Миний мөнтөө. Зя. Миний удаан хүлээсэн чихвчний кейс маань ирсэн байна. Өмнөх бичлэгийг үзсэн үү? Би нөгөө юу захиалт юм Samsung Buds 3 Pro захиалсан Solongos-оос шууд машин захиалаад өгдөг юм. Захиалаад явуулаад өгдөг газар пэйж олоод тэр бичээр дамжуулаад захиалсан чихвчний кейс маань ирсэн байна. Чихвчээ би хаана тавьсан бол? За. Им төгжээтэй таг нэм төгжээтэй байх их зүгээр юм билээ. Энэ би нэг юм төгжээгөө кейс авсан чинь таг нь алга бол таг нь залга болчихсон тийм билээ. Тэгээд төгжээтэй болохоор ингээд төгждөг болохоор аяа зөвхөн таг нь залга болохгүй. Та нар ч гэсэн одоо ямар ч чихвч байсан чихвчний кейсээ ингээд захиалаа авчвал хямдхан энд олдохгүйгээс гадна үнэтэй байдаг. Тийм учраас яг өөрсдийнхөө дуртай сонирхсан таалагдсан кейсээ захиалаад ийм үнээр хатлаа захиалаад авах боломжтой байх нь байна шүү. Осортойгоо. За ийм ирсэн бай. Оохот. Зя. Дараагийн бараа. Юу вэ? Нэр юу? Юу вэ? Били. Дахиад били. Өмчтгүүд дээр бас нэг билээ туршиж байна. Дахиад нэг билээ туршиж байна. Гар даруулахгүйгээс гадна усны хамгаалалттай нороод байхгүй байвал бас зүгээр гэж боддоод захиалсан. Энэ гоё юм уу? Бид нэг жоохон том гартай болохоор гээд орон энэ талдаа ичдэг байхгүй. Энэ бол гоё том байна. За тэгээд ус тогтдгүй материалтай гисэн. За тэгээд хор болгон дээр тач скринтэй болохоор билетийг хор утсаа ашиглагад бас тохиромжтой юм байна. Ийм нэр ирсэн шүү. Зя. Дараагийн бараа. Юу вэ гэхээр энэ хөрхөн тоглоом байх хэрэгтэй. Зя маань просто бахал хүн нэхэн захиалж гисэн. За бас нэг ахын хүсэл дээр захиалсан. Юу вэ гэхээр за зэрмаа биш нэр мэдж байгаа хаа. Дүүнэр бол бүсээ мэдж байгаа. So юу лээ? Hand bells юм хонхноо төрхөн. Юм тавшир хөгжим гэх юм уу? Ингээд дээр нь дардаг. Яа энийг юм нэр захиалсан байна. Эндээс авах гэсэн чинь жоохон үнэтэй санагдаад байна. Нэг хараад өгч гэхээр тэр ухсараагаад олсон. Тэгээд
Мэдээж маш хямдханаар захиалсан. Хөрхөл юм тэгээд 7-8 төрлөө болохоор нөгөө нотоор дуугардаг. За нэг юм бэ. За дараагийнх нь юу вэ гэхээр бас задлаад үзье. Бодвол хувцс юм шиг байна. Тэгэхээр ойлгомжтой. Нэг юм хөрхөн хос тэди. За бас манай нэг таньдаг бас хүний бараа хүнд хэлж гисэн. Тэгээд задлаад задлаа үзчихье те. Оо. Чи юу лээ? Гомтон цамцсан. За юм хөрхөн тэди байна. За яг материал сансныг бодвол жоохон таархан. Гэтэ зүгээр. Эдгээр яанч гэдэг нь тэгээд бүрх юм ярьд. За бас яг юм гоё тэди материалтай. Өмднөөс юм материалтай. Тэгээд үүнийг юм үнээр згэлсэн шүү. Зя сүүлийн бараа болоос за энийг задлал зааварсан юм байна. Би зүгээр ингэ байж харуулж идэх үү. Зя ширээтэйгээ хөлтэй сандалтай легонууд эдийн шигтэй үлээ. Мангар олон шигтэй. Энд бас олон пост пэйжүүд бүүстүүд яваадсан та нар харж ирсэн үү? Ингээд 5 ширээтэй 2 хос сандалтай тавцсан дээр нь бүгдийг өсөрдөг лего. За ийм үнээр зургийн дээрс нас харагдах бах. За юм бэ. За ингээд энэ түрээд бас энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя.